Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн дэлхийн санхүүгийн зах зээлийн таймыг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дэлхийн улс орнуудад ногдуулах шинэ тарифын бодлогоо танилцуулсан байна. Мөн холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн төвшнгөө хэвээр нь үлдээжээ. Сар болгоны хамгийн ихний баасан гарагт гардаг Америкийн нэгдсэн улсын ажил эрхлэлтийн тайлан зарлагдсан байна. За, уг тайлан зарлагдсны дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч зарлагдсан мэдээлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн хөдөлмөрийн статистикийн хорооны даргаыг ажлаас нь чөлөөлсөн байна. Харин манай урд хөрш болох бүгд найрамдах хятад улсад аж үйлдвэрийн PMI индекс хэвийн түвшнөөс бага гарснаар эдийн засагт сөрөг нөлөөг үзүүлж хөрөнгөний зах зээлийн индексүүд уналтанд орсон байна. Та эдгээр болон бусад мэдээллийг авч мэргэжлийн зөвлөгөөтэйгээр дэлхийн санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.